1467 оноос 1477 оны хооронд дотоод ноёдын тэмцэл улс орон даяар явагджээ. Энэ дайнд хоёр хүчрхэг шоугуны залгамжлагч нарын талд Японы язгууртнууд хуваагдаж тэмцэлдсэн бөгөөд энэ үеийг Онин гэж нэрлэдэг. Энэ үеэр даймё нар илүү бие даасан болж өөрийн харьяалагдж буй бүс нутгийнхаа хэмжээнд эрх мэдлээ хадгалах, газар нутгаа хамгаалан тэмцдэг байлаа. Даймё нар нэгдэж хөлтний аримтай болж өөрийн газар нутагтаа татвар тогтоож өөрийн дүрм журмыг бий болгож эхлэв. Хэдийгээр шоугун болон эзэн хааны эрх мэдэл бүдгэрсэн боловч эзэн хааны нийслэл Кёто ач холбогдлоо алдаагүй байлаа. Кётод эрх мэдлээ тогтоож чадвал бүх улсыг барьж болохыг хүчрхэг даймё нар ойлгоод байсан юм. Ер нь Кёто газар зүйн байрлалын хувьд хойд өмнөд Японыг холбосон төв бүс нутаг байснаас гадна эртнээс төгөлдөрчсөн худалдааны зангилаа хот болцоход байлаа. Одо Нобунага бол төвийн бүсийн нийслэлтэй ойрхон орших жижигхэн даймёгоос гаралтай овгийн язгуурт юм. Тэрээр 1568 онд Кётог эрхшээлдээ оруулж 1573 онд сүүлчийн Ашикага шоугуны эрх мэдлийг устгажээ. Гэвч өөрийн дагалдагч ноёны захиалгаар хорлогдсон байна. Түүний дараагаар Одо Нобунагагийн жанжтын нэг Тоётоми Хидоёши Кюсю болон Шикоку арлын даймё нарыг эрхшээлдээ оруулж Японыг үндсэндээ нэгтгэж чадсан. Тэрээр хоёр ч удаа Солонгос руу амжилтгүй халтан товтлсон байдаг. Солонгосын алдар занжин Исүншийн түүнийг зогсоосон. Эртнээ Солонгосын нутаг бол Японы хувьд ихээхэн ач холбогдолтой газар байлаа. Их газрын хятадтай худалдаа хийх гол зам бөгөөд өөрт байхгүй байгалийн баялагийг тэндээс авчрах дөшөц газар байсан. Нөгөө төгөр Япон өөрөө их газарт газар нутагтай болох алсын хараа эндээс эхэлжээ. 1598 онд Тоётоми Хидоёши нас барж түүний орыг залгамжлах тэмцэл тэргүүлэх жанжтынхын дунд өрнөв. Энэ тэмцэлд Токугава Иэясу 1600 онд ялалт байгуулж нийслэлээ Эдод байгуулав. 1543 онд анх удаа Ботголчууд Кюсю аралд иржээ. 1549 онд ариун Францис Зивер Христийн шашныг анх Японд дэлгэрүүлж эхлэв. Ботголчууд мөн бууг Японд авчирв. Удалгүй Япончууд ч өөрсдөө бууга хийдэг болжээ. Дайнд бууг хэрэглэдэг болсноор Японы уламжлалт тулааны хэв маяг өөрчлөгдсөн. Ботголчууд зөвхөн шашны урсгалыг тарахаас гадна олон төрлийн шинэ соёлыг Японд нутагшуулжээ. Токугавагийн залгамжлагч үе үеийн шоугунаар Японд хамгийн нөлөө бүхий засаг захиргааны шийдлийг олж хэрэгжүүлсэн байдаг. Үүнийг Бакухон гэж нэрлэдэг. Шоугун Токугава эрх мэдлээ даймё буюу газрын эзэд ноётой хуваалцсан явдал юм. Ингэхдээ нийт үржил шимт газар нутгийнхаа 4/1-ийг эзэмшээд үлдсэн 300 гаруй газрын эзэд даймё нарт газар нутгийг нь үлдээсэн. Даймё нар шоугундаа захирагдах боловч өөрийн газар нутгаа бүрэн засаглаж, татвар хурааж, газрыг нь хуваарлах үндсэн эрх мэдэлтэй байв. Үүнээс гадна айрамтай шүүх эрх мэдэлж даймё нарт байлаа. Гэхдээ Токугава удмын шоугунаар Эдод одоогийн Токиод даймё нарыг авчирч хяналтандаа байлгадаг байв. Мөн татвар төлөх, ажиллах хүчээр шоугуныг хангадаг байжээ. Шоугуны зөвшөөрлөөр эзэмшил нутагтаа цайз барих, бусад газрын ноёдтой ураг төрөл болох зөвшөөрлийг авдаг байлаа. Хэрвээ даймё нар урвах, хууль зөрчих, залгамжлагчгүй нас барсан тохиолдолд шоугун бүх эрх мэдэл шилж түүнийг дахин зохион байгуулж хуваарилдаг байсан байна. Христийн шашны өргөжлөлтөөс улбаатайгаар Токугавагийн дараагийн үеийн шоугунаар гадаад ертөнцтэй харилцах тал дээр улам хаалттай болсоор байлаа. Япончууд гадаад улс руу зорчих хориотой болж зөвхөн тодорхой тооны улс орон Японы заасан бомбоор дамжуулан Японтой харилцдаг болов. Кюсю арлын Нагасаки бомбоор голландчууд харин Хятад болон Солонгостой Рюкю, Цушима арлуудаар дамжин харилцдаг байлаа. Токугавагийн үед самурай болон энгийн иргэдийн хоорондох ялгаа давхарга улам гүнзгийрэв. Тэдний нийгэмд эзлэх байр суурь, ял шийтгэл, үүрэг хариуцлага өөр байлаа. 1700 он гэхэд аажмаар хөдөө тосгоноос цайз хот сууранд амьдрах амьдралын хэв маяг бий боллоо. Дотоодын өмнө самуу намжснаар худалдаа харилцаа өргөжөж, бүтээн байгуулалт нэмэгдэн, эдийн засаг хурдтай хөгжиж, нийгэмдэх баялагын хуваарлалт өөрчлөгдөж, шинэ анги давхарх бий болсон нь баян худалдаачт юм. Хот суурингийн хүн ам өсгийн хэрээр амьдралын эрэлт хэрэгцээ улам өсөв. 18 дугаар зуун гэхэд эрэлт хэрэгцээний энэхүү дарамтад хүн амын ихэнхийн нийцэлдэг тариачд болж хувирв.
Тиймээс хөдөө үе бослого үмэн гардаг болжээ. Дотоод нөхцөл байдал 200 гаруй жил ноёлсон Токугава угсааны шогуны уналтын нэг эхлэл боллоо. Үүнээс гадна гадаад улс орнуудын дарамт шахалт Японд нэмэгдэв. 18 дугаар зууны сүүл үе гэхэд Европынхан Японыг хилээ нээж худалдаа хийхийг шаардав.